өдөр хөгжилтэй Скандинавын орнууд гэж байгаа шүү дээ. Бид нэр Финланд, Норвег, одоо Швед гээд одоо энэ дөрвөн орныг бид энэ Скандинавын орнууд гэж нэрлэдэг. Тэгвэл эдгээр орнуудын онцлог юунд оршд юм бэ гэсэн чинь нэг бас нэг сонин түүх байдаг. Жишээд ЮНЕСКО-ыг нээлттэй өдрөлгийг Финландд бол зохион байгуулах гэсэн байна. Тэгээд тэр нээлттэй өдрөлгийнхөө үеэр бол тэр нь одоо нээлттэй хичээл шиг хүүхдүүдтэй яаж энэ боловсролыг түгээн дэлгэрүүлээд яаж Финланд улс дэлхийн тэр топ эхний 5 орнд дандаа явж идэг юм бэ? 12 настай хүүхдүүдийн дундх тэр хувь тэнцвүүлсэн системээр яагаад өндөр байр эзэлт юм бэ гэсэн чинь тэр нээлттэй өдрөлгийн үеэр орж ирээд энэ хичээлийг энэ нээлттэй өдрөлгийг бид нар бол зөвхөн одоо бялуугаар эхэлнэ. Торт хуваахаар эхэлнэ. Бид сонирхолтой байх үүднээсээ торт задлах гэж байна гэдэг ингээ хэлсэн. Тэгэд хүмүүс бол үнэхээр Финландын боловсрол их өвөрмөц юм байна. Энэ Скандинавын орнууд ч их өвөрмөц юм байна. Багш нар нэг өвөрмөц хичээл зааж сонирхлын татах гэж гэж бодоод тэгээд ингээ бялуугаа оруулаад ирээд бялууг нь хид хуваагаад хүүхдүүдэд нь өгсөн чинь хүүхэд болгонд хүрээг. Хүүхэд болгонд бялуу нь өрөхгүй болохоор нөгөө аваагүй хүүхдүүд гомдож эхэлж байгаа үстэй тий. Бид яагаад авахгүй байна вэ? Яагаад бидэнд өгөхгүй байна вэ гэдэг ийм асуудал гарч ирсэн. Тэгэхэд тэнд ирсэн зочид бол биднэрт үнэхээр ийм загварыг гаргаж ирэх гэж байгаа юм бол яагаад өнөөдөр биднэрт ийм онцлогоо харуулж байгаа юм бол яагаад өнөөдөр энэ бялууга тэгшгэн хувааж чадахгүй байгаа юм бэ гэсэн. Тэгээ үүний дараа бол яг тэр Финландын тэр боловсролын онцлогийг тайлбарлаж ийсэн тэр багш нь бол нэг зүйлийг тайлбарлсан. Бид одоо яг нөхцөл байдал дээр харуулъя. Та нар хүүхдүүд одоо ингээд бялуу хүртээг учраас гомдсон байна. Тэгвэл би үлдсэн бялууг яг тэнцүү хуваагаад өгч. Түүн шиг бид бялууг хуваагаад хүүхдүүдэд хүргэж чаддгүйтэй адил боловсролыг зарим хүүхдэд нь илүү их том зүсмийг заримд нь бага зүсмийг өгöd байгаа юм аа. Тэгэхээр бидний боловсролын онцлог бол хүүхэд бүрд яг л ижилхэн тэгш зүсмийг хуваарлж чаддаг учраас бид Скандинавын орнууд боловсролтой гэж бахархдаг юм а гэж хэлж байгаа байхгүй. Тийм ч учраас тэр нөгөө яриад байгаа 12 настай хүүхдүүдийн дундах тэр BISA гэдэг байгаа шалгалтыг чинь үр дүн юун руу чиглэж байгаа юм бэ гэхээр 12 настай хүүхдүүдийн дунд шалгалт авахд бүгдээрээ ижилхэн далаар сийл авчилж чадж байгаа л хүмүүсийг төрүүлж байгаа. Хизээж тэнд сод ухаанд нэг төрүүлэх гээгүй шүү дээ. Тэр бид бол тэгш хүртээмжтэй боловсролыг түгээн дэлгэрүүлэх ёстой гэдэг л ийм байр суурьтай байгаа шүү дээ. Тийм ч учраас манай өнөөдөр заавал эн чинь ген дамждаггүй юм бидтэй тий одоо заавал одоо энэ одоо би одоо Хатанбаатар багшаас бол одоо асууж байгаа байхгүй. Эн чинь үнэхээр одоо тийм сод хүүхдүүдэд энэ ой тогтоолч үйлчилт юм шүү. Одоо энгийн хүүхэд чадах юм уу наадах чинь гэхээр энийг бол зүгээр л арга барил учраас хинж чадна гэж. Тэгэхээр үнэхээр энэ боловсролын тогтолцоонд орчих юм бол энэ сургалтын хөтөлбөрийн дагуу энэ хүүхдүүд чинь ижил тэгш хүртээмжтэй боловсролыг хүртээд авна шүү дээ. Тэгээд нөгөө олимпиад уралдаан тэмцээн дунд хүүхдүүдийг одоо сургууль ээлжилж аваад улсын олимпиадад амжилт үзүүлсэн 3 хүүхдийг өнөөдөр тэдгээр сургууль авсан бол тэр сургуулийн чанар нь үнэлэгддэг. Тэдгээр сургууль авсан бол дараагийн сургууль нь үнэлэгддэг. Ингээд манай сургуулиас улсын олимпиад тэдэн хүүхэд амжилт үзүүллээ гэдэг байдлаар асуудал хандаад байх юм бол бид нар цаашдаа бол урагшлахгүй байна гэдэг бодол төрж байгаа юм л. Тэгэхээр өндөр хөгжилтэй орнуудын энэ Скандинавын багш нар бол яг л энэ бялууны зарчим гэж байдаг. Ерөөсөө хүүхэд болгон тэгш хүртээмжтэй зүсмийг л хуваарлж өгөө. Тэр бялууны амтан жижиглэн байна, хэмжээ жижиглэн байна. Тэгээд бүгд сайхан сэтгэл ханамжтайгаар бялуугаа идэж чадах юм бол тэнд жинхэнэ сургалт явж байгаа. Сургалт явж байгаамаа. Хин нэгэнд арын хаалгаар илүү том зүсмийг өгж болдгоомаа. Тэр бялууг яг адилхан сургуульд яг л адилхан идэж байгаа. Финландын ямар ч сургуульд очисон адилхан л тэр бялуугаа идэж гин амтан жижиглэн байна. Тэгэхэд манад бол яаж ийнэ гэхээр энд бол чихээ одоо дээрээ жимстэй бялуутай, энд болгож жимсгүй, энд бол хямдхан, энд одоо амтгүй гэдэг ингээ бүгд өөр өөр бялуутай. Тэгээд дотроо анги болгонд нь яваад орохоор арын хаалгаар зарим хүүхэд нь илүү мэдлэг хуваарлаад тэгээд нөгөө 3 хүүхэдтэй багш ажилласаар байгаад артлын 30 хүүхдийг орхигдуулчихж байгаа. Тэгээд улсын тэр сургууль мундаг эмчин гэж бодож тэр сургуульд хүүхдээ аваач өгдөг. Нөгөө сургуульчин 3 нөгөө мундагуудтайгаа ажиллаад 30 сурагчаа бусдыг нь орхичж байгаа гэдэг л ийм л асуудал. Эцсийн эцэст энэ бол өөрөө тэгш хүртээмжтэй боловсрал юм байна гэдгийг бид ойлгох ёстой. Тэгэхээр тэгш хүртээмжтэй боловсрал гэдэг бол өөрөө ядуурлыг бууруулна. Одоо би том асуудлыг ярих чинь шүү дээ. Холбооны бүгд найрамдах Герман улсын энэ Фредерик Эбертийн сангийн захирал бол хэлж ирсэн. Улс төрийн ихтгэл тавьж байхдаа ядуурлыг бууруулах хамгийн хүчтэй зэвсэг бол боловсрал юм аа. Тэр дундаа тэгш хүртээмжтэйг л хүргээ гэж. Тэр Европын орнууд бол бүгд ийшээ явчлаа шүү дээ.
Бид болохоор сод ухаантнуудыг төрүүлэх гээд байдаг. Эсвэл нэг гоц авьяасныг төрүүлэх гээд байдаг. Эсвэл хэн нэгэнд илүү анхаарал халамжийг тавиад байдаг. Тэгээд нэг 10 хүүхдийг шүтээд байхаар чинь түүний цаана үлдээд байгаа маш олон хүүхдүүд хохироод байна. Тэгэхээр боловсролыг тэгш үгтэмжтэйгээр хүргэж чадах юм бол олж авсан мэдлэгээ хэрэглээ болгоод нөгөө хүүхд чинь амьдрах бололцоо буурна гэж. Тэгээд сая зохион байгуулагдсан олон улсын парламентын холбооны хурлын нэг салбар хуралдаан болсон. Түүнийг бас та бүхэн телевизээр харсан баг. Би энэ салбар хуралдааныг удирдсан тэр үеэр бол чанартай боловсрол ядуурлыг бууруулна гэдэг энэ сэдвийн дор яригдсан. Тэгээ одоо манай энэ салбарын сайд хүртэл чанартай боловсрол бол ядуурлыг бууруулна. Чанартай боловсрол гэдэг бол тэгш үгтэмжтэй боловсрол юм а гэдэг концепцэд бас нийлж штэ. Тэгэхээр энэ олон улсын парламентын холбооны Аз намхан талаан бүсийн чуулганы гол зорилт бол боловсрол. Тэр дундаа энэ хүртээмжтэй боловсрол. Хүртээмжтэй боловсролыг хүртээж байгаа хүн нь багш. Тийм учраас Монгол улс бол боловсролыг дээдлэгч орон гэж. Ерөөсөө л ийм л агуулган дээр бид нийлж байна. Тэгэхээр сая олон улсын парламентын холбооны хурал дээр энэ үйл ажиллагааны үр дүнд бид нэр зөвлөмж гаргасан төрийн 3 өндөрлөгийн төвшөнд яригдсан Монгол улс одоо боловсролтой анхаарч ядуурлж буурна, хөдөлмөр эрхэлж нэмэгдэнэ, энэ нийгмийн сэтгэл зүйч дээшлэн, эцэстээ энэ цахим орчинд ёс зүй бүх асуудал бүх зүйл бол боловсролтой шууд холбоотой. Боловсролыг хүртээж байгаа сувг буюу Facebook хуудасууд нь бараг та нар байхгүй. Та нараар дамжуулж хүүхдүүдэд боловсролыг хүргэж байгаа бид нэр дамжуулж. Тэр дамжуулахдаа хүний сонирхлыг яаж татах вэ? Арга хэлбэрлүүгээ бид нэр механизм руугаа орж болно гэж.